За бидний өнөөдрийн энэ өргөн барьж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиар бол эрүүл мэндийн салбарыг ерөөсөө улс төрөөс ангид байлгая. Улс төрөөс ангид байлгая. Хэн нэгэн одоо ялсан намын бялууны нэг хэсэг биш. Хэн нэгэн томилогдсон сайдын одоо намын нөхдүүд нь хань амсаадаггүйд нь биш. Яг мэрэгсэн хамт олон нь өөрөө дундаасаа эмнэлгийнхаа удирдлагыг сонгодог. Эмнэлгээ ер нь цаашдаа яаж хөгжүүлэх үү? Эмнэлэг ер нь ард иргэдэд хэрэгцээтэй ийм тусламж үйлчилгээг яаж хүртээмжтэй чанартай одоо хүргэдэг болох уу? Эмнэлгийнхаа худалдаа авалтыг яаж хаанаас чанартай ийм эмнэлгийн одоо бүтээгдэхүүн хэрэгслүүдийг авдаг болох уу? Энэ эмнэлэгт ажиллаж байгаа совилогч асрагчнаас авахудаад энэ хамт олонныхоо одоо хөдөлмөрийн үнэлэмжийг яаж энэ зах зээлийнх нь одоо үнэлгээнд ойртуулах уу? Өнөөдөр эрүүл мэндийн салбарт бол ажиллаж байгаа 40 гаруй мянган ажилтнууд маань бол хамгийн ажлын хүндийг үүрдэг мөртлөө хамгийн бага цалинг авдаг, хөдөлмөрийн үнэлэмж муутай, нийгмийн баталгааг хангадаггүй ийм салбар шүү дээ. Тийм учраас бол энэ салбарт бол зайлшгүй одоо энэ хууль батлагдаж гарснаар одоо энэ асуудлуудыг бүрэн шийдэх ийм болцоог олгож байгаамаа. Хамт олон бүгдээрээ шийдээд бүгдээрээ цуглаад өөрсдөө удирдлагаа сонгоод өөрсдөө энэ эмнэлгээ яаж хөгжүүлэх үү гэдэг бодлого, хөгжлийнхаа бодлогыг ярьдаг, стратеги баталдаг, төсвөө баталдаг, хамт олонныхоо одоо хэн сайн ажилласан, мэдлэгтэй, чадвартай, туршлагатай олон жил ажилласан, одоо эмчийн ёс зүйгээ баримталж ажилласан, хэн олонний одоо сэтгэл төрж үйлчлэгээ хүргэсэн энэ хүмүүс нь илүү их тийм өндөр цалин авдаг, нийгмийн баталгааг хангадаад явдаг ийм л одоо хуулийг улсын хурлын гишүүдтэйгээ хамтарч санаачилж ингээд өнөөдөр эрүүл мэндийн сайдтай бас гардуулж өгж байгаадаа баяртай байна.